би оо малгаас өмнө ингэж яг өөр жүжигчин болно. Би тэн жүжигчин болчихсон ингэ киногоо хийчихэд танд үзүүлэх амлсан байсан. Данс тэр манай юу мань үзэж чадсан. Сумьяд орж гээд жүжигчин мэдээж тэр ах шиг юм мундаг байна гэж бодож байгаа. Шууд ингэ манай сургалтаас шууд ингэж хэлжсэн байхгүй. Кинонд тоглох 10-аас 13 настай хүүхэд байна уу? Би зургийн явуулаарай гэх юм би амар айжсэн тэр үед ингэж чи хүн дандаа ингэ нас зургийг асуугаад хань амар айсан байхгүй. Зургаа явуулчих тэгээд яг дараа нь ингэ тэнцсэн байгаа чигэд шууд ээж аавд хэлээд уйлчихсан. Тэгээд үстэй. Тэгээд тэр яг ингэ харин нэгэд ээж мэж тэг хамаг бөөнөр ингэж найр хийжсэн. Би уусаа юутэй ингэ 70 хүн ард нь ажилладаг мэдчихсэн. Тэгтээ нөгөө ингэ шууд ингэ тоож могож тийм юмнууд авчирдаг мэдээгүй байхгүй юу. Тэгээд кинот ингэ байжсэн чи ингэ шууд ингэ жүжиглэх болсон чи амар сандарч ийсэн. Тэгээд би шууд анхны сцен дээр шууд үйлдэх сцен авсан чи амар хэцүү байсан ингээд уйлаалээсэн тэрийг хит дахин давтаа тэгээд болохгүй энэ хамгийн сүүлийн сцен дээр л болсон. Ээж аасахгүй. Хай зулаа. 15 16 тавьсан. Тэгээд үйлдэх сцен дээр дандаа тэгж тавьсан. Дандаа зургийг авалт гээд босчоод тэг яг ингэж үжигч хүмүүсийн зовлон мавлан тийм юмнууд мэдчихэж ингээд анх ингэж үжиглэн гэсэн чи за марган юм шиг байна л та гэж бодсон байхгүй. Тэгээд бас манай бас жүжигч ах байдаг байхгүй юу. Тэгээд манай жүжигч ах маань өмнө ингэж дандаа хэцүү байна гэд би тэгэхээр юу хэцүү байд ингэж өмнө хэлжсэн тэгсэн чи ингэж яг өөр жүжиглээд үзсэн чи амар хэцүү байсан. Тэр уйлах хэсэг энийг хэсэг хоёр шаал ондоод байсан. Тэгээд би уулын энэхстэй амар амархан гэж бодсон чи яг үнд хамгийн хэцүү нь байсан. Энийх нь үү? Тий. Уйлахын зүгээр сэтгэлээ хонголгол уйлчих. Тулааха. Үнээс нь ботгуур гэдэг штеп. Чамд хамгийн хэцүү мэрэгжилтэй найлан санагдсан. Адтуу. Энэ кино багаас. Аяасуу. Зураач, зураглаач. Зураач нь санагдсан юм байж байгаа. Тийм тэгээд хамгийн юм хийгээд ингэ хамгийн хийжсэн амар санагдсан. Тийм тэгээд цэква хамаа ингэ хамгийн юм хийжсэн би амар баярлсан. Эмээс бүгдэнд нь баярлж байна. Энэ кино босож байгаа хүмүүс тааж зураач. Тэгээд юу тэр хүмүүс продюсер энэхий зураглаа. Энэхий хамаг хүмүүст ингэ баярлан талхсан илэрхийлж байна. Шүтэн бишнэгчд байна. Тэмээний талаар огт сонирхтгүй тийм хүмүүсээс аваад болохоор тэмээтэй болъё гэж бодсон. Заавал үзээрэй гэж хэлээ. Ингээд бүх зүйлийг ингээд олон хүнээс шалгаж ийсэн болохоос сэтгэлээ гаргаж ийсэн.